Бүх зүйлийн дунд болон хэнгэрт мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг нэгэн байдаг.
онгоц ямар сайн байваа. Тийм ээ. Тэнгэрэл бидэнд ингэж хоол хайрлаа. Яг үнэ. Ээжийг хэлдэг зөв шүү. За, хэдүүлээ дараа жил юу тарих вэ? Баг зэрэг хэрэгтэй шиш газрын самрыг ямар Болтгүй. удаа хумана эрийн зэнд үрч. Технэр авцаад ч болж. Эми өнд яах гэж санаа зовдөг юм бэ? Хүүхдүүдэд маань өөрсдийн гэсэн цай хийдвэр байна шүү дээ. Яаж санаа зовхгүй байж чадах вэ? Нас машины удаач. Тийм ээ.
хүмүүс амьдч бүх хүмүүсийн түүхийг авуудаж энд хүмүүс нас барсан хүмүүсийн яг тэр эмнэлт түүхийг давтдаа аргагүй нэрхэн хүмүүс өөрсдөөсөн асуудаа яагаад амьдэрдэг вэ яагаад үхэх ёстой вэ Гэрэл бий болог. Усны голд огторгүй байж усыг уснаас салгаг. Тэнгэрийн доорх усыг нэг дор цуглуулан өөрэ газар үүсгэе. Огторгүй мандалд гэрэлтүүлэгчид бий болог. Уснууд амьтай хөдөлдөг амьд тээгүржүүлж
Хүнийг өөрсдөдтэйгөө адилаар өөрсдийн дүр төрхөөр бүтээцгээе. Тэдэнд далайн загас, огторгын шовууд, мал амьтад, бүх газар дэлхий, газраар мөлхдөг бүх мөлхөгчийг захируулъя. Харагтун би удахгүй ирнэ. Хийсэн үйлдлийн дагуу хүн бүрд өгөх гэсэн шагнал минь надад байгаа. Би бол Альфа ба Омега. Эхлэн ба төгсгөл. Эхнийх ба эцсих.
Анх бурхан тэнгэр, газар бүх зүйлийг бүтээжээ. Дуу шуутай шин дэлхийн ертөнц бий боллоо. Бурхны бүтээсэн бүхэн төгс сагаад үзэгсэлэнтэй сайхан байв. Энэ нь түүний мэргэн ухаан, сайхан сэтгэл, төгс хүчит байдлыг харуулж байлаа. Бурхан Адам Еваг өөрийн дүрээр өөрийнхөө гараар бүтээсэн бөгөөд амьсгалаараа тэдэнд өөрийн амийг өгсөн юм. Яхова Бурхан тэднийг Еден цэцэрлэгт аваачаад ийхүү хэлжээ. Чи энэ цэцэрлэгийн бүх модны жимсийг дураараа идэж болно. Гагцхүү чи сайн мууг мэдүүлэгч модноос л идэж болохгүй. Учир нь түүнээс идсэн өдөртөө л чи гарцаагүй үхэх болно. Гэвч Адам Ева хоёр Бурхны захиасыг хайхарсангүй. Тэд сатааны уруу таталтад автаж сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идчихэ. Үүний дараа хүн төрлөختөн бүр Бурхны дайсан болж түүний оршин тогтнолыг зөвшөөрөхгүй хэмжээнд хүртэл улам бүр явзармал муу ёрын туйл болж оройтон нүгэлд шигдэн амьдарч эхэлсэн билээ. Ийм учраас Бурхан энэ хүн төрлөختнийг үерийн усаар бүр мөсөн устгахаар шийджээ.
Нэг өдөр Яхова бурхан Ноа дээр ирлээ. Ноа. Эзэн минь. Махан биетэй бүхний төгсгөл миний өмнө ирэв. Учир нь тэднээс болж газар дэлхий хүчирхийлэлээр дүүрчээ. Харагтун би тэднийг газартай хамт устгана. Чи говор мотор өөртөө нэгэн бүхээг хийж бүхээг дотроо тасал аамаар гаргаж Үерийн дараа Ноагийн гэр бүлийн 8 хүн болон бүхээгт байсан бүх төрлийн амьтдаас бусад газар дээрх амьсгалдаг бүх амьд зүйл өгчээ. Эзэн минь. Бурхан. Тэд өнөөдрийг хүртэл газар дэлхий дээр цааш өсөж үржсэн юм. Бурхан тэдэнтэй газар дэлхийг дахин хизээч үерээр сүрүүлэхгүй гэсэн гэрээ байгуулжээ. Өнөөдөр харагддаг солонго бол Бурханы хүнтэй байгуулсан гэрээний нотлогоо юм. Яхова ийхүү хэлжээ. Содом, Гоморра хоёрын хашгиран асар их бас нүгэл нь маш хүнд учраас би одоо доош бууж тэдний хийсэн бүхэн сонсогдсон шигэн эсхийг хар. Содом, Гоморра хотууд ёрын муу, садар самун, улангассан алла хэрээс хэтэрсэн зугаа цэнгэлээр дүүрсэн байлаа. Тэд Бурханд дургуутсаж, түүний эсрэг тэмцэлдэж, түүний зан чанарыг хэлгэнүүлэх хэмжээнд очисон байв. Энэ шөнө танад ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд гаргаж ир. Бид тэднийг мэдцгээе.
Тэнгэр элчүүд Лотыг гэр бүлийнх нь хамтаар хотоос гаргасны дараа шатаж буй хөхөр Тэнгэрээс бороо мэт бууж хилэнт гал Тэнгэрийг хэрэлдэл. Хурдлаараа. Манай гэр хэдүүлэн зогтохгүй болохгүй нэ. Бидний ань дээсэн дөрөв дэрвэн гэр ямар хамаатай юм. Хэм алга. Ганцхан харъя. Ганцхан харчихъя. Ээжээ. Содом, Гомора хотууд болон хотын бүх иргэд үнс урам болж Бурхны уур хилэнд үгүй боллоо. Авраамийн үр удам болох Израильчууд өлсгөлөнгийн улмаас Египтэд цөлөгдөн амьдрахаар дөрвжээ. Израильчуудын олширн өсөж байгаагаас Египтчүүд айв. Иймээс тэднийг боолчилж тэдэнд харгас хандсан юм. Израильчууд тамлалтыг тэвчиж чадаагүй бөгөөд Бурханаас чин сэтгэлээсээ гуйлаа. Бурхан тэдний залбирлыг сонсож Израильчуудыг Египтээс гаргахаар шийджээ. Тэгээд тэр Мосег дуудав. Мосе. Тиймээс одоо харагтун Израилийн хөвгүүдийн хашгираан надад хүрлээ. Мөн Египтчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг чи би харсан. Тиймээс одоо эргэтэн би чамайг фараон руу илгээн. Чи миний ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египтээс гаргана. Мосе Бурхны тушаалаар Египтийн фараонтай уулзахаар явлаа. Гэвч фараон Израильчуудыг суллахыг огтхонч зөвшөөрсөнгүй. Бурхан Египтэд 10 гамшиг буулгах хүртэл гожууд фараон бууж өгсөнгүй. Эцэст нь Израильчууд Бурханы өдөрдөмж дор Египтээс явжээ. Зогсоод Яховагийн авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарт харуулах болно. Чи тайг ан өргөж гараа далай дээгүүр сунгаад үүнийг хуваа.
Бурхан талархав. Яхова бурхан талархав. Араас нь мөшгөж байсан Египтийн цэргүүдээс зугтсныхаа дараа Мосе Синай ууланд хүртлээ өмнө зүг рүү Израильчуудыг үргэлжлүүлэн удирджээ. Яхова бурхан Синай уулан дээр суу алдартай бууж ирээд Израильчуудад өгөх өөрийн тушаалуудыг Мосегоор дамжуулан гаргав. Бурхан энэ бүх үгийг хэлсэн юм. Чи миний өмнө өөр бурхадтай байж болохгүй. Чи өөртөө зориулан ямар нэгэн сээлсэн дүрс үү хий. Чи тэдэнд мөргөж тэдэнд үйлчилж болохгүй. Чи өөрийн бурхан Яхавагийн нэрийг дэвий бүр дурд. Израильчуудыг Египтээс гаргасны дараа хэрхэн Бурхныг шүтэн мөргөж газар дээр амьдрах тухай хүмүүст зааж нарийн зааварчилахын тулд Бурхан тушаал, сургаал, хориг, зарлиг гэх мэтийн дараагийн үеийнхэн шалгаж тогтоосны дараа нийт 613 хууль гаргажээ. Эдгээр тушаал хууль нь хүн төрлөختнийг хэрхэн амьдрах талаар залж чиглүүлж, хүний ааш авирыг зохицуулж, ёс суртахууны стандартыг хэмжих хамгийн эртний дэлгэрэнгүй нөхцөл байв. Тэдгээр нь бас альва үйлдэлийн нүгэлт байдлыг тодорхойлох анхны үндэслэл, өдөрдмж байлаа. Тэдгээр нь үндсэн хууль тогтоох тухай тэмдэг стандартыг хожимын үеийнхэнд өгсөн билээ. Тэдгээр нь бас дараагийн үеийнхний хуулийн системийг төгс болгох үндэс суурийг тавьсан юм. Орчин үеийн хуулийн олон заалт болон шүүхийн ойлголтуудад эдгээр хууль гүн гүнзгий нөлөөлжээ. Жишээлбэл аллага, хүчин, дээрэм, үтгэлэг болон өмч хөрөнгө завших явдлыг 10 тушаалд үндэслэн гэмт хэрэг гэж тооцсон. Израильчуудад зориулж Яхова Бурхны гаргасан хууль тушаалууд нь хүний хуулинд гүнзгий нөлөөлөд зогсохгүй. Мөн хүний нийгэмдэх ёс суртахууны соёл иргэншил болон ардчилсан байгууллагуудын үүсэл бүрдэлд шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хуулийн хязгаарлалт доор хэдэн зуун жил амьдарсны дараа Израильчууд эцэстээ хуулийг сахиж чадхаа болжээ. Тэд хуулийн заалтыг байнга зөрчиж байсан ба хүн бүхэнд хуулиар яллагдж эсвэл цаазлагдах аюул нүүрлжээ. Тэд удаадаараа бусад хүмүүсийн олз болж дайн дажин дарлалын зовлон шаналлд өртсөн байлаа. Иймээс тэд яран залбирч
Бурхныг дуудан хашгирчээ. Тэгээд тэд нэгэн амлалт хүлээн авч Израильчууд мөнхийн нүглийн тахилыг олж явах ба цаашид хуулийн дагуу яллагдаж цаазлагдахаа болно гэсэн утгатай амлалтыг Израильчуудын оршин тогтнол болон хувь заяанд эрс өөрчлөлт хийх амлалтыг хүлээн авсан билээ. Тиймээс Йохова бурхан иш үзүүлэгчээр дамжуулан Израильчуудад айлдсан юм. Учир нь бидэнд хүүхэд төрж бидэнд хүү өгөгдөн. Засаглал түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг гайхамшигт, зөвлөгч, төгс хүчит бурхан, мөнхийн эцэг, энхийн жонон гэж дуудах болно. Манай эртний 1-р онд Бэтлехэм дэх Юудэ буудлын тэжээлийн онгоцонд эрэгтэй хүүхэд төржээ. Дорн зүгээс ирсэн 3 мэргэн хүн урд нь хизээж үзэгдэж байгаагүй одоор замчлуулан хүүгийн төрсөн газарт ирэв. Тэд хүүд сөгдөн мөргөжээ. Энэ хүүхэд бол Израильчуудыг удирдах, хуулиас золин аврах Бурхны амлсан нэгэн байлаа. Энэ хэний хүүхэд вэ? Маш өөтэй. Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэйе. Учир нь Тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. Зөвхт байдлын төлөө өлсөж цангадаг хүмүүс ерөөлтэйе. Учир нь тэд цатгагдах болно. Харин үг чинь за бол за, үгүй бол үгүй байг. Учир нь эдгээрээс цаашх нь ёрын муугаас гардаг юм. Намайг эзэн минь гэсэн бүхэн Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа миний эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Эзэн Есүс Христ ирсэн нь нүгэлд боолчлогдсон Израильчуудын амьдралыг төгсгөл болгосон юм. Тэд хуулийг сахиж чадаагүйхэн төлөө яллагдж эсвэл цаазлагдах аюултай нүүр тулах хэрэггүй болжээ. Би та бүхэнд эцгийнхээ амлалтыг илгээх болно. Томас, энд хорууга хүргээд миний гарыг барь. Энд гараа хүргэж миний сүвээ рүү нудар. Бүү итгэлгүй, харин итгэлтэй бай.
Чи намайг харсан учир надад итгэсэн, хараагүй атлаа итгэсэн хүмүүс ирүүлтэйе. Эзэн Есүсийн нүглийн тахилын улмаас тэдний нүгэл өршөөгдсөн юм. Тэдний амьдралын нөхцөл байдал бүрэн өөрчлөгдлөө. Тэр үеэс эхлээд Израильчууд хуулийн доор амьдрахаа болжээ. Харин оронд нь тэд эзэн Есүсийн өөрсдөд нь авчирсан нүглийн тахилын хамгаалалт доор амьдарсан юм. Энэ нь Израильчууд хуулийн хүлээснээс бүр мөсөн ангиж ирж цоо шин эрен үед орсон гэсэн үг билээ. Энэ эрен үед тэд гэмшлэр дамжуулан эзний элбэг дэлбэг нэгүслэр дамжуулан нүглээ намчилсан бөгөөд эзэн Есүсийн өөрсдөд нь хайрлсан амлалтыг бас эдэлсэн юм. Энэ нь эзний өршөөл, хайр, хүлээцтэй байдал, ерөөл, уучлал, төвчээрээр бэлгсэн эрен үе байв. Ийм учраас бид үүнийг шинэ эрен үе буюу нэгүслийн эрен үе гэж нэрлэдэг. Эзэн Есүсийг өөрсдийн аврагч гэж хүлээн зөвшөөрсөн цагт хүмүүсийн нүгэл уучлагдах бөгөөд тэд Бурхны хайрлсан баялаг нэгүсэл болон ерөөлийг эдэлж чадах юм. Энэхүү нэгүсэл Бурхан хүн хоёрын хоорондох зайг багасгаад зогсохгүй. Мөн нүглийн боолчлолоос хүн төрлөختнийг аварсан юм. Энэ нь өөрсдийн нүглээс болж Бурханаас холддгоо болж харин Бурхны нүглийн тахилын ачаар өршөөгдөх, Бурхны баялаг нэгүслийн ачаар альч цаг үед ямар ч газар оронд түүний өмнө очих чадвартай болох боломжийг хүмүүст олгосон билээ. Эзэн Есүсийн ирэлт нь хуулийн хязгаарлалтын хуучин эрен үеийг төгсгөл болгож хүн төрлөختнийг шинэ эрен үе рүү оруулсан юм. Тэр зураа энэ нь Бурхан хүн хоёрын хоорондох харилцааг сайжруулж хүн төрлөختний дундах Бурханы удирдлагын ажилд шинэ эхлэл, шинэ гарааг нээсэн билээ. Манай эртний 70 онд эзэн Есүс дахин амилж Тэнгэр өөд гарснаас хойш 37 жилийн дараа Ромын арим Иерусалимыг эзлэн авлаа. Нутгаа орхисон юудэчүүд Израилийн нутгаас хөөгдснөхийн дараа газар дэлхий даяар хэрэн тэнүүчилсэн юм. Хэдий тэд төрлөх нутгаа алдсан боловч юудэд хязгаарлагдж байсан эзэн Есүсийн Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авч яваад дэлхийн өнцөг булан бүрт түгээсэн юм. Итгэж баптизм хүртдэг хүн аврагдах болно. Учир нь Христ ч бас нэг удаа нүглийн төлөө зовж зөвхт бусийнхаа төлөө. Тэр эргээд амьлчихлаа. Тэр амьд байна. Тэр үнэхээр эргэж амьллаа. Халелуя. Эзэнт талархъя. Халелуя. Эзэн намайг өршөөх болдог. Миний хөл идэгчглээ. Би зогсож чадаж байна.
Өө эзэн минь, та өөрийнхөө хүүхдийг өршөөх болтугай. Тэр босч Энэ бол гайхамшиг. Бурхны мэргэн ухаан Тэнгэрийг давж түүний үйлэх хэрэг итгэхийн аргагүй гайхамшигтай гэдгийг энд бид тунхаглах ёстой. Манай эртний өмнөх 27 онд Ромын эзэнт гүрний эрен үе бий болсон юм. Энэ нь аажмаар эрх мэдлээ тэлж Европ, Аз, Африкийг дамнан газар дундын тэнгисийг ноёргосон асар том эзэнт гүрэн болжээ. Энэ нь тухайн үеийн дэлхийн нийт хүн амын 5/1 орчмыг захирч байлаа. Ромын эзэнт гүрэн Иерусалимыг эзлэн авч Юудачуудыг Израилаас хөөн гаргасны дараа Христийн шашин Ромын эзэнт гүрэн даяар төгжээ. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Манай эртний 313 онд Ромын эзэн хаан 1-р Константин Христийн шашныг хууль ёсны болгожээ. Хэдэн жилийн дараа үүнийг улсын албан ёсны шашин болгожээ. Эдгээр үйл явдал нь Христийн шашныг Европ, Аз, Африк бүх хүн төрлөختөн даяар төгж дэлгэрхэд хүргэсэн бөгөөд эдгээр твийн хаа сайгүй эрх баригч анги болон энгийн иргэдийн дунд Христийн шашны суурийг тавьсан юм. Мэдээж энэ нь тэв дахны хүмүүсийн амьдралд тэдний итгэл, үзэл бодол, ёс суртахуун, нийгмийн шиг хандлага гэх мэтэд нөлөөлжээ. Энэ нь бас үе үеийн удирдагчдын үзэл суртал, улс төрийн карьерт нөлөөлсөн юм. Ромын эзэнт гүрэнд Христийн шашин өргөн дэлгэрч нөлөө нь өргөжин тэлж байсан нь Ромын удирдагчдын дунд үүмэн самгардал үүсгэжээ. Тэд Христийн шашнаас асар их айж үүнийг үзэн ядаж байв. Христийн шашин өөрсдийнх нь эрх мэдлийг булаан авахаас сэргийлэхийн тулд тэд Христийн шашныг улааран хавчиж асар олон тооны Христэд итгэгчийг хөнөөсөн. Ромын эзэнт гүрэнд байгалийн гамшиг, дотоодын хямрал, гадны төрөмгийлэл, мөн түнчлэн олон тооны өвчин тахал авч ирсэн юм. Тагтын дэгдэлт удаа дараа давтагдан
багадаа хэдэн 10 жил, ихтэй 100 гаруй жил үргэлжилж байжээ. Үүнээс болж эзэнт гүрний хүн ам эрс цөөрлөө. Нэгэн цагт хүчрэхэг байсан эртний Ромын эзэнт гүрэн уруудан доройтов. Мянга 453 онд эртний Ромд эмх замбраагүй байдал дэгдлээ. Константинопол Османы эзэнт гүрэнд эзлэгдлээ. Ромын эзэнт гүрний алдар суутай түүх үүгээр төгсгөл болов. Энэхүү алдар суутай 1500 жилийн дараа эзэнт гүрэн сүүлчийн өдрүүдтэйгээ золгов. Бурхны уур хилэнгийн дор мөхлөн ирлээ. Христийн шашны түгэн дэлгэрэлтийн төлөө эртний Ромын эзэнт гүрэн үүсэж хөгжсөн юм. Христийн шашныг төрийн шашин болгосноор алдан үе нь эхэлж байв. Харин Христэд итгэгчдийг хавчсны улмаас сүйрлэн иржээ. Хэдийгээр Ромын эзэнт гүрэн түүхийн тавцангаас бууж бүдгэрэн арилсан боловч хүмүүний түүхэндх үүний үүрэг даалгавар мөн түнчлэн хөгжил болон оршин тогтнол нь хожимын үеийнхэнд арилшгүй өр нөлөө үзүүлсэн юм. Энэ нь Христийн шашныг дэлгэрүүлэх бат бих хүч байсан бөгөөд Христийн шашны үзэл санаа түгж хүмүүсийн оюун ухаанд гүн суухад хүргэжээ. Хэдийгээр эртний Ромын хөгжил цэцэглэлт нь өнгөрсөн үеийн хэрэг явдал байсан боловч хүн төрлөختөнд үзүүлэх Христийн шашны нөлөө төгсгөл болсонгүй. Харин ч үеэс үед хүмүүсийг хүмүүжүүлж, залж чиглүүлж иржээ. Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлд гүн үндэслэсэн эрч хүчээр дүүрэн үртэй адил юм. Энэ нь хүмүүсийн бодол санааг чөлөөлж, сэргэн мандалтын үеийг өдөрдөн залаад зогсохгүй, нийгмийн бүх давхарга дах хүн төрлөختний хөгжилд цоошин чиглэл урам зоригийг өгсөн юм. Мөн Европын урлаг, соёл, шинжлэх ухааныг урд өмнө байгаагүйгээр хөгжин цэцгэлэхэд хүргэсэн байна. дугаар зуунд Англид хөрөнгөтний хувьсгал ялсан нь хүний эрхийн хуулийг батлахад хүргэж парламент эзэн хаанаас давуу эрхтэй байх зарчмыг тогтоож үндсэн хуульд хаант засаглалыг байгуулахад тус дэм үзүүлжээ. Үүний үр дүнд
Англи анхны үндсэн хуульд хаант засаглалтай улс болж хүн төрлөختөн феодалын хаант засаглалыг халж үндсэн хуульд хаант засаглалыг тогтоох эрен үеийг нээсэн юм. Британий үндсэн хуульд хаант засаглал байгуулагдахад Франц, Герман, Итали, Австри бүгд үүнийг дагжээ. Хөрөнгөтний хувьсгал дэгдэж, эдгээр улс орон дох феодалын дарангуй засаглалыг шил дараалан түлхэн унгалаа. Тэд өөрсдийн үндсэн хуулийг тогтоож, тус тусын үндсэн хуульд хаант улсыг байгуулсан юм. Усан тээврийн шин зам нээгдсэний дараа Британий худалдаа аж үйлдвэрлэл цэцэглэн хөгжсөн ба нэгдсэн вант улс дахь капитализмын хөгжлийг жолоодож нөөц баялагын асар их хэрэгтийг бий болгосон байна. Иймээс нэгдсэн вант улс гадаад худалдаагаа өргөжүүлж байх зуура аажмаар колоничлолын цар хүрээгээ болон колони орнуудаа хийх түрэмгийллээ тэлсэн юм. Европ, Африк, Аз, Хойд Америк, Өмнөд Америк, номхон далайн арлууд болон өмнөд туйлдах, мөн түүнчлэн номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, өмнөд далай, умард мөсөн далай дэх зарим улс орон газар нутаг бүгд ээлж дараалан Британий колони болсон юм. Хоёрдугаар зууны эхэн үе гэхэд Англи улс дэлхийн нутаг дэвсгэр хүн амын 4/1-ийг эзлэн авсан байв. Английн колонийн түрэмгийллийн үеэр барууны улс төрийн систем, соёл, шашин, боловсрал, ангаах ухаан гэх мэт салбарын дэвшилтэд мэдлэг, үзэл санаа колони орнуудад нэвтэрчээ. Колончлогдсон орнуудын хуучин засаг захиргааг түлхэн унгаасан ба өмнө нь байсан феодалын үзэл баримтлал устсан юм. Ингэснээр колони орнууд өөрсдийн мэдлгүүгээр үндсэн хуульд ардчлалын замд орох суурь тавигджээ. Энэ нь колони орнуудын хөшүүн, зогсон, хаалттай, хоцрогдмол нийгэмд шийдвэрлэх мөчийг авчирч тэднийг шин амиар сэлбсэн юм. Энэ нь колони орнуудын бүх талын хөгжилд тууштай хөв нэмэр болсон билээ. онд аж үйлдвэржилтийн хөгжил, дэвшил, түгэн дэлгэрэлттэй зэрэгцсэн дэлхий дахны улс орнууд дахь феодалын дарангуй тогтолцоог халсантай холбоотойгоор Англи улс дэлхийн аж үйлдвэрийн салбарт ноёрхогч байр сууриа аажмаар алдсан бөгөөд дэлхийн 1-2 дугаар дайны дараа колони орнууд нь нэг нэгээрээ тусгаар тогтнолоо олж авсан юм. Англи улс түүхэн дэх үүрэг даалгавраа биелүүлээд уналт руугаа зүгэлжээ. Арван 6 дугаар зууны дундаас сүүл үе хүртэл
Англи дахь чуулгануудаас бүлэг хүмүүс босжээ. Тэд санваартнуудын дарангуй байдал болон сүмдэх хит ясархуу байдлыг эсэргүүцсэн юм. Тэд шашны цэвэр итгэл үнэмшил, шүтлэгтэй амьдрал, ариун чуулган, эрх чөлөөт улсыг ирж хайсан билээ. Тэднийг пуританчууд гэж нэрлэдэг байв. 1604 онд Британий хааны гэр бүл бүх пуританчуудад төрийн сүмд эргэн ирж бишопыг дуулууртай дагахыг тушаасан ба эсбөгөөс тэд цөлөгдөж эсвэл бүр цаазлуулах байлаа. Иймээс пуританчууд Европыг орхиж Хойд Америк руу зөвлөхөөс өөр аргагүй болсон байна. Үүний дараа олон тооны пуританчууд тэднийг даган Хойд Америкийг зоржээ. Тэдний зарим нь Оксфорд, Кембрижийн их сургуулийн сэхэтнүүд байв. Тэд ерөнхийдөө дийлэнх европчуудаас илүү боловсралтай байсан юм. Тэд автоном, тэгшэрх, ардчиллын үзэл баримтлал болон Бурхны сургаалыг дэмжиж байлаа. Мөн түүнчлэн Америкийн тусгаар тогтнолын тунхаг болон үндсэн хуульд эдгээр үзэл санаагаа шингээжээ. Пуританчуудгүйгээр Америкийн нэгдсэн улс оршин тогтнохгүй байсан ба 3 эрх мэдлийн тусгаарлалт хизээж хийгдэхгүй байсан билээ. Иймээс пуританчууд нь Америкийн нэгдсэн улсыг үүсгэн байгуулах тулгын чулуу болоод зогсохгүй, бас Америкийг хүчрэхэг болгосон анхдагчд байсан билээ. 1776 оны 7 дугаар сарын 4-нд Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолын тунхаг батлагдах үед тусгаар тогтносон өсөж хөгжиж буй олон үндэстэн ястны улс орн Хойд Америкт бий болжээ. Тэр нь бидний өнөөдрийн мэддэг Америкийн нэгдсэн улс юм. Америкийн нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч Вашингтон хэлэхдээ Төгс хүчит бурхны анхаарал халамжийг хүлээн зөвшөөрч, түүний хүслийг дуулууртай дагаж, түүний аж тусад талархаж, түүний хамгаалалт болон ивэлийг даруугаар гуйх нь бүх үндэстний үүрэг юм гэжээ. Эзэн минь үр хүүхдүүддээ өршөөл хайрлаач. Түүнийг эдгэгээч. Түүний хүч чадлаа сайгүй байдаа. Түүний мэрэгэн ухаан сайгүй. Таны халамжинд талархах. Таны нэгүүлсэл байдаг. Түүний үхэрэг хасаагүй. Түүний хүч чадалхаа Ангач үргэлжилсэн. үр Хүүхдүүдэд халамжлаач. газарт хуран бурхан болгож Түүний мэрэгэн ухаан хасаагүй. Та бол бидний хоргох газар, тэмэрд чинь хэвтхийг бидэнд зөвшөөрөөч. Эзэн бидэнтэй хамт байгаач. Халелуя! Бидний магтъя. Тэр бидний залбиралд хариуллаа. Түүний дэрхэсхийг Бостигоч чанах вэ
зохицуулалтаас хэн зүгдахгүй бүх зүйл түүний гарцсан оршоо түүсэн бүх зүйл түүний дэдхэн доо амнаараа зүйл түүний гарцсан доор оршоо түнчлэн бүх зүйл түүний дэдхэн доо Иргэний дайны дараа Америкийн эдийн засаг хурдтай хөгжлөө. 1894 онд Америк нэгдсэн улс аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийхэн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч улс боллоо. Дэлхийн 1-р дайн гарсны дараа Америк нэгдсэн улсын эдийн засаг хөгжин цэцэглэв. Дайны дараа Америк нэгдсэн улс 6 тэрбум долларын өртөө зээлдэгч улс байснаа 10 тэрбум доллароос илүү авлагатай зээлдүүлэгч орн болжээ. Энэ нь дэлхийн ертөнцийн дээрх хамгийн чинээлэг улс байлаа. Дэлхийн 2-р дайны дараа Америкийн цэргийн хүч үргэлжлүүлэн өссөн ба дэлхийд даяар 5,000 гаруй цэргийн бааз байгуулжээ. Эдийн засгийн эсвэл цэргийн өнцгөөс харвал Америк нэгдсэн улс маргаангүй дэлхийн хүчирхэг гүрэн болсон байв. Энэ нь дэлхий дээрх улс төрийн байр суурийг тогтоосон юм. Эрхчлөө, ардчлал, тэгшэрхийн үндсэн зарчмаа баримталсны үндсэн дээр Америк нэгдсэн улс дэлхийн нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэх хариуцлага хүлээсэн. Иймээс Америк нэгдсэн улс эзэрхэх хүчнүүдийн өргөжлөлтийг үр дүнтэйгээр хазаарлан барьж, шашны буюу улс төрийн шалтгаанаар хавчигдсан нийгмийн бүх давхаргын олон тооны хүмүүсийг хамгаалахын тулд дэлхийн чиг хандлагад үргэлжлүүлэн хөндлөнгөөс оролцсоор ирсэн билээ. Энэ нь бас янз бүрийн муу хүчнүүдийн тархалтыг ихээхэн хязгаарласан ба хорон муу хүчнүүдийн хүн төрлөختөнд учруулсан хохирлыг бууруулсан юм. Нэг талаараа Америк нэгдсэн улс дэлхий дахины нөхцөл байдлыг тогтворжуулж, дэлхийн ертөнцийн дэг журмыг тэнцвэрт байдлаар хангахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь дэлхийн нийтийн нөхцөл байдлыг хамгаалж тогтворжуулахад юугаарч орлуулжгүй үүрэг гүйцэтгэдэг. Мосе. Би таныг чихээрээ сонссон. Бат зогсоод